Сайн байцгаана уу? Та бүхэнд түвшүүрлийн захим системээс төлбөр рүү хэрхэн төлөх талаар зарчилгааг хүргье. За, таны илгээсэн хүсэл зөвшөөрсөн төлөвтэй орсон байх хэрэгтэй. За, зөвшөөрсөн төлөвтэй хүсэлтээ сонгож төлбөр төлөх гэсэн тавьчийг сонгож өгнө. За, тэгээд төлбөрийн мэдээлэл харагдаж байгаа. За, тусгай зөвшөөрлөлт дээрх үйл ажиллагаанаас хамаарч төлбөрийн дунд бодогдож байгаа. За, QP-гээр төлбөр төлөх дээр дараад QR код уншуулад төлбөрөө төлнө. Төлбөр шалгах гэсэн дээр дарахад амжилттай төлөгдсөн байна гэж харуулж байгаа. За, ингэснээр төлбөр төлөгдсөн чек маань ногоон болж байгаа. За, харин одоо гэрчлэгээ хэрхэн харах талаар зарчилгаа хүргэе. За, та эхлээд зөвшөөрлийн захим систем дээрээ төлбөрөө төлсөн байх шаардлагатай. За, төлбөр төлсөн буюу энэ чек ногоон болсон хүсэлтээ сонгоод гэрчлэгээ харах төвчин дээр дарна. За, ингээд таны гэрчлэгээ онлайнаар харах боломжтой болж байна.